За та бүхэнд энэ өдрийн мэндийг бэрье. За юуны төрөнд 2025 оны 1-р сарын 23-ны өдөр болсон үйл явдлын улмаас Эрдэнэт хүний амнаас хохирч за ар гэр төрөл төрөсөд нь нөхөж баршгүй хүнд гарч тохиолдсонд эмэл илэрхийлье. Тэгэд өнөөдөр энэ асуудлын эргэн тойронд бас болж байгаа үйл явдлуудын талаар хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд өнөөдөр цагдаагийн байгууллага болоод хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа байгууллагын хүрээнд хийгдэж байгаа асуудлуудын талаар мэдээлэл хийх юм аа. За энэхүү үйл явдлын хохирогч бол хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа Хөлийн цэргийн Тэг 184-р ангийн байлдагч Од Баяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан тус ангийнхаа бас үлгэр жишээ бахархал болсон ийм сайн дайчин байлдагч байгаамаа. Ийм учраас хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. За хэд хэдэн мэдээллийг та бүхэнд хэлье. За энэ хүү эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага авилтаа тэмцэх газраас мөрдөн шалах үйл ажиллагаа явуулж байгаа. Цагдаагийн байгууллагын хувьд энэ 5 толгой түлш компани үеийн удирдлагууд за мөн энэ 5 толгой түлш компани үйл ажиллагаатай холбоотой 2018-аас 2024 онд удирдлага болон төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд холбогдох гэрээний биелэлтэй холбоотой асуудалд мөрдөн шалгалт явуулж байгаа гэдгийг хэлье. За мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 толгой түлш хязгаарлалтмал хариуцлагатай компаниас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүх хийдүүдэд мэрэгжлийн байгууллагаар шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байгаа. За энэ дунд бол барьцалдуулагч гэж хэлж байгаа цардуулалттай холбоотой асуудал шалгагдж байна. Эдгээр албан тушаалт нуттай холбоотой мөн энэ түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. За зөвхөн 1 сарын 23-ны өдөр гарсан энэ үйл явдал биш. Бас өөр хохирогчд, өөр монгол хүний, Эрдэнэт хүний амнаас өргөдөж байгаа учраас энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулж шалгаж байгаа. Утааны сонсгол явагдаж байгаа. Утааны сонсголтой холбоотойгоор улсын хурлын гишүүн Чин бүрэнгийн зүгээс утааны сонсголын үеэр яригдсан зүйлс шалгах ёстой мэдээллүүдийн талаар хүсэлт ирүүлсэн. Хувийн мэдээллийг агуулсан. Хувийн эмзэг мэдээллийг агуулсан. Хүн харахад цагдаагийн байгууллагын элдэх утас рапорт хэлбэрээр бичигдсэн. Ийм мэдээлэл цахим орчинд 21 цаг агийн үед анх эхэлж цацагдсан. За энэ асуудал бол зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой болоод ийм асуудал биш юм аа. Энэ бол Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн ийм асуудал болсон. За үүнээс гадна эрүүгийн хуулиар эрүүгийн хуулийн 13.11-р зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээх ийм гэмт хэрэг байна. Ингэж цацсан явдал нь. Хэрвээ энэ хувь хүний нууцад халдсан хувь хүний нууцыг задруулсан үйлдэл нь албан тушаалынхаа хүрээнд олж авсан мэдээлэлээ задруулсан бол энэ өөрөө 5 хүртэл 20 жилийн 20 ялтай 5 хүртэл жилийн 20 ялтай хүндрүүлэх бүрэлдэхүүнт ийм гэмт хэрэгэ. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа. Ийм хэцүү зовлон бэрхшээлийг туулж байгаа тэр хүү ах トゥ хамаатан
төрөл төрөсөд нь хүн дээр тусах энэ мэдээллийг албаны журмаар олж аваад ингэж цацсан бол эрүүгийн хууль заасны дагуу хариуцлага хүлээх гэмт хэрэг. Өчигдөр шөнө яаралтай ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаа ерөнхий газрын дэд дарга мөнх цулаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Бас нэг зүйлийг зориуд хэлэхэд энэ мэдээлэл дурдсан зарим нэг зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим нэг зүйл нь бас үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Ийм учраас энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа. Ийм зүйл хийсэн хүмүүс хуулийн зайлшгүй хариуцлага хүлээнэ. 5 хүртэлх жилийн 20 ялтай гэмт хэрэг цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг бас илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье. За мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотойгоор олон нийтийн санаа зовнил байна. Тус иргэнийг бол хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л туслан дэмжлэгийг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нэн ялангуяа сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэгэн ирэхэд халтсан ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн ийм байр суурьтай байгаа бид. За тэгээ та бүхэн маань тодруулах зүйл бол асуултанд хариулъя. Тэр эмзэг мэдээлэл гэдэг өчтөр арай болсон мэдээлэл цагдаагийн байгууллагын мөрдөгчийн бичсэн одоо мэдээлэл авсан яг зүйл үнэн үү? Яг энэ тэгээд энэ дээр одоо яг ямар шалгалтай ажиллагаа явуулж байгаа? Хизээ тогтоогоод хизээ яах вэ? Энэ дээр хатгаа хариулах гэж. Шинэ эмзэг мэдээллийг задлах нь та хуулиар ийм юм гээд сая санкцуудыг хэлчихэж штэ. Тэгэхээр яг энэ цагдаагийн одоо тухайн хэргийн мөрдөгч утасны дугаар бичсэн байдаг штэ. Тэгэхээр энэ бол цагдаа өөрөө оролцоотой байж энийг бичих болчиход байгаа. Тэрс жирийн сэтгүүлч тэрийг олж аваад тэгж бичээд найруулад тэрийг тавих байхгүй. Тэгэхээр энэ бол зайлшгүй цагдаагийн байгууллага өөрсдийн оролцоотой зүйл харагдаад байгаа байхгүй юу? Тийм. Одоо тухайн мэдээлэл дурдсан зарим зүйлүүд бол цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээлэл байгаа. Нууц хамаарах мэдээлэл. Тухайлах юм бол нууц хамаарах мэдээлэл. Тухайлбал тэр гэмтэргийн сангаас мэдээлэл авах үйл ажиллагааг жирийн иргэн болов юм уу сонирхсан хин нэг итгээд авах ямар ч болцоогүй. А битэл тэр халамжтай холбоотой, фото зурагтай холбоотой мэдээллүүд нь урьдчилсан байдлаар өөр газар хадгалагдчихсэн цагдаагийн байгууллагад байгаагүй мэдээлэл болгон тогтоогдож байгаа. Тэг ямар зорилгоор ингэж гаргав? Яагаад заавал энэ хамгийн хүний амь наснаас илүү хүнтэй зүйл байхгүй шүү дээ. Яагаад тэр хохирогчийг энэ эмзэг үед нь заавал ингэж олон нийтийн сүлжээнд тавив? Ташаа мэдээллүүдээр тэр төр байгаа. Хохирогчд бол урьдчилсан байдлаар ямар нэг байдлаар цогтруулах ундаа хэрэгэлсэн юм уу, хамаарал өгөх юмнууд бол огт байхгүй. Тэгэхэд бол тэр дээр ийм зүйл байгаа мэтэр ингэж гүтгэж бичсэн баг. А цагдаагийн байгууллагаас арсан байж болзошгүй мэдээлэл дотор нь байгаа. Зөвхөн цагдаад хадгалагддаг мэдээлэл бас дотор нь байна. Ийм учраас хариуцлагатайгаар хэлээд байгаа нь ер нь цаашдаа Монгол улсын иргэн бүгдийн мэдээлэл холбогдох байгууллагууд байгаа. Монгол улсын иргэн үний мэдээллийг энэ хуулийг зөрчөөд хувь хүний мэдээлэл хамгаалах тухай эрүүгийн хуулийг зөрчөөд албан тушаалтанч вэ хинч вэ ямар нэгэн субъект ингэж задруулж болохгүй. Тийм ч учраас заавал илрүүлж эрүүгийн хариуцлага тооцох ёстой гэсэн энэ зарчмыг ярьж байна. Цагдаагийн албан мэдээллийг задлсан гэдгийг бүртгэгдсэн тохиолдолд хууль зүйн сайжруулалтаа ямар хариуцлага хүлээх вэ? Хэрвээ цагдаагийн албааг задруулсан бол зөвхөн албан хаагч биш. Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад хариуцлага тооцно. Энэ бол зөвхөн нэг албан хаагчийн асуудал биш. Энэ бол бие бүрэлдэхүүнээ энэ хувь хүний эрх чөлөөг хамгаалах, хувийн мэдээллийг хамгаалахад чиглүүлж ажиллах ёстой дарга удирдлагын үүрэг учраас мэдээж албан хаагчид хариуцлага тооцно. Эрүүгийн хариуцлага хүлээх ёстой бүр цаашд бол. Харин энэхүү үйл ажиллагаа цагдаагийн байгууллагын зүгээс үлдэгдсэн байвал удирдлагуудын түвшинд цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын түвшинд хариуцлага тооцно гэдэг хариуцлагатай юм. Хамгийн том хангилт сэргийн асуулт яг энэ хувийн мэдээллийг задруулах дээр тас чиглэл өгсөн шүү дээ. Тийм дахиад